За энэ жилийн намрын чуулган бас их үр бүтээлтэй өнгөрлөө. За бас улс төрийн хүрээнд нам дотор үйл ойлголцол үүсч бас нэлээдгүй бас улс төрийн нөхцөл байдал ширүүссэн юм нөхцөл болсон. Тэгээд Монгол Ардын нам 31-р их хурлаа хийж бас энэ асуудлыг талтай гарч намын даргаа сонгож ийм одоо үйл Монгол Ардын намын хувьд томоохон үйл явдал боллоо. За сая одоо миний бие ахалсан 21 гишүүн өргөн барьсан гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад хуулийн төсөл маань одоо Монгол улсад хэрэгжиж байгаа 3 том төсөл хамрагдсан байгаа. За нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц. За одоо энэ Улаанбаатар хотын гэр хорооллыг одоо барилгажуулах, хорон сууцуулах, төгжрлийг бууруулах, утааг бууруулах, агаар өрсний бохирдлыг одоо бууруулах ажил өрөөнд хийж байгаа. Сэлб диддэг буюу 10,000 айлын орон сууцны томоохон хөтөлбөрийн санхүүжилт орсон ийм том одоо хуулийн төсөл байгаа. Тэгээд олон хүмүүс бас дэмжиж байгаа, олон гишүүд дэмжиж байгаа. За олон зарим гишүүд одоо бас шүүмжлэлтэй чандж байгаа зүйлүүд бий. Миний хувьд л энийг одоо их оронч хууль гэж бол үнэхээр бодож байгаа. Нефтийн үйлдвэрээ бид бүхэн одоо барьснаар дотоодын нийт одоо нефтнийхээ 55% эрх цаг хангана. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтанд орсноор баруун 50 аймгийг эрчим хүчээр хангах энэ одоо нөхцөл боломж бүрдэж байгаа. За энэ Сэлбэдэд төвийн 10,000 айлын орон сууц орсноор одоо энэ төгжрлийг бууруулах, утааг бууруулах, за энэ хотыг одоо барилгажуулах ажил томоохон одоо хувь нэмэр оруулна. Яг үндсэн утгаараа Улаанбаатар хотод дахин төлөвлөлт гэдэг утга цогцороо шийдэгдэнэ. Энэ ингээд жишг болоод цаашдаа явах юм боломж бүрдэж байгаа. Хавар чуулган эхлэхээс өмнө засгийн газрууд бас ярилцлагаар олон асуудлуудыг шийдэх байх. За энэ бензинтэй, түжтэй холбоотой, за энэ эдийн засгт холбоотой, өндөрлөлттэй холбоотой асуудлуудыг за мөн одоо нөгөө багш эмчнэрийн цалин нэмэгдэх гэдэг ийм одоо нийгмийн рүү чиглэсэн өрөгөөжтэй ийм томоохон ажлууд ингээд эхлэж байгаа учраас хүлээлт их байна. За сонгон ярханд дүүргээс сонгогдсон гишүүнүүд бол одоо сонгон ярханд дүүрэг маань бүтээн байгуул төрөнгө оруулалтын ажлууд үнэхээр сайн хийгдсэн байсан. Энэ ажлууд үргэлжлээд явна. За 2025 оны 1 сард одоо бас бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчтэй очиж ажиллаж байсан. Сонгон ярханд дүүргийн 34-р нутаг дэвсгэртээр хавдрын эмнэлэг маань баригдахаар болсон. Олон улсын жишг эмнэлэг. За үүн дээр одоо улсад бас 44 төгрөг хөрөнгөн сууж бүтээн байгуулалтын ажлын хавар эхлэхжээ. Тэгэхээр энэ одоо бас томоохон зүйлүүдээ нэг. За ингээд спорт комплекс яг тойргийн хувьд л нөгөө сургууль цэцэрлэгийн асуудлууд, эмнэлгийн асуудлууд, хөл бөмбөгийн том задгаатал ба сая 10 сард сонгон ярханд дүүрэгт нээгдсэн. Тэрийг одоо 20 минут хөтөлбөрийн хүрээнд Баян өшөө бүст хийхээр бас төлөвлөж байна. Спорт комплексыг нөгөө Баянгол дүүрэг сонгон ярханд дүүргийг холбосон 6 гинэ замыг дагуулж бас хийхээр төлөвлөсөн гээд маш олон ажлууд байна. За сонгон ярханд дүүргийн хувьд бол одоо эрүүл мэндийн байгууллагууд маань үнэхээр одоо хүртээмж нэгэнд бий болсон байна. 2020 онд намайг дүүргийн засаг даргаараа анх томилогдод ажиллаж байхад сонгон ярханд дүүргийн эрүүл мэндийн байгууллагын орны хүчин чадал 300-аас 350 лээс өнөөдөр бараг л 950,000 шахуу орны хүчин чадалтай болсон. Сонгон ярханд дүүрэгч өөрөө бас хүн ам ихтэй 350,000 иргэнд одоо эрүүл мэндийн анхан дуун чатны үйлчилгээг үзүүлж байгаа. Ийм одоо эрүүл мэндийн одоо хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. За боловсролын байгууллагын сургууль цэцэрлэгийн хүртээмж нэгэнд бий болсон. За цэцэрлэгийн асуудал бол бүрэн 100% шийдэгдсэн. За 4-5 байршил дээр сургууль барих нэн шаардлагатай байгаа. За түүний одоо бас хуваагаад улсын төсвөөр, нийслэлийн төсвөөр тавигдсан ийм ажлууд байна. За ингээд том утгаар нь аваад харах юм бол сонгон ярханд дүүргүүл сургууль, цэцэрлэг, боловсролын эрүүл мэнд, за зам талбай гэрэлтүүлэх гэдэг дэд бүтцийн асуудлуудаа үнэхээр бас сайн шийдэж чадсан. Одоо бид бүхний хувьд бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй, одоо орлоготой байх, орлогыг нэмэгдүүлэх гэсэн энэ бодлогын хүрээнд одоо бас төлөв ажиллана гэдэг бас сонгон ярханд дүүргийнхээ нийт одоо иргэдэд бид бүхнийг одоо бас итгэл хүлээлгэж төрд одоо илгээсэн сонгон ярханчуудаа бас илэрхийлэхэд таатай байна. Баяртай. За нийт одоо монголчуудаа 2025 онд одоо бүгд л одоо Монгол хүн амны бэлгэрээ байдаг, сайн сайхныг бэлэгддэг ийм одоо он болж өнгөрч байна. 26 онд одоо бас бүгдийнх нь ажилд
амжилт, эрүүл энх ад жаргал хамгийн сайхан бүхнийг өссөн өрөө. Тэгээд 2026 оноодоос гэр бүлээрээ сайхан хүлээж аваарай. Тэгээд бүгдөөрэнд нь шинэ он, шинэ жилийн мэндийг хүргье.